эцэг эхчүүд та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. За өнөөдөр сая манай Мусахан багшийн хэлж байгаагаар үнэхээр яг манай консерваторийн төвд маань миний түүхэн шинэ өдөр эхэлж байгаа. Учир нь бол бид анх удаага бүрэн томилогдсон уран бүтээлийн лабораториудтайгаа болж лаборатори нэг юм сайхан үйл явдал болж байгаамаа. Юуны өмнө багш нартай бас хайртай оюутан сурагчтай зориулаад лабораторийн тухайн бяцхан жижигхэн түүх хэлж өгье. Яаж ихсэн тухай үүний араас болоод уран бүтээл хамтын ажиллагааны албад маань лаборатори маань хэрхэн ажиллах гэмээр мөн энийг хэрхэн бид ариг гантай ашиглах талаар бүх хийх баха. За 2024 онд анх бид уран бүтээлийн лаборатори байгуулах юмсан яг энэ бид хуучин нэрлэж заншснаар давтахынхаа өрөөнүүдийг засварлаж оюутнуудаа зориулсан залуу уран бүтээлч багш нартай зориулсан ийм сайхан өрөөнүүдтэй болох юмсан лабораториудаа болох юмсан гэж бодоод анхны удаа төсөв бичсэн. За энэ төслийг бол манай аж ахуйн албаны дарга бас бидний багш маань та бүгдээрээ нэгж байгаа. Мөн манай сангийн албаны дарга Азай багш маань бол надад маш их туслалцаа үзүүлж ингэж энэ сайхан төслийг бичсэн юм аа. Тэгээд төслөө бичснийхаа араас ингээд англи хэлээр бид нар орчуулад хэд хэдэн олон улсын байгууллагуудад хандах юм чиглэлтэй байсан. Та нар мэдж байгаа учир нь бол энэ маш их өндөр хөрөнгө ордог. Тэгээд нэгэн өглөө манай сургуулийн бодлогын дарга Михайлс багштайгаа тэгэхээр ярьж сууж байгаа Туркийн засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох ТИКА гэж тэр байгууллагад багшаа очиж уулзъя гэх. Тэгээд гүлийн агш маань бол өөрөө тэр байгууллагын ажиллагчдтай өмнө нь бас харилцаж байсан тийм туршлагатай байсан. Тэр нь бас бидэнд маш их юм санааг өгч тэгээ хамгийн анх бид нар хүний нэрийг заавал хэлэх ёстой. Али гэдэг өөр нь юу нэлээ багшаа нэр нь Али гэдэг Али дарга. Энэ бол ТИКА гэдэг энэ байгууллагыг Улаанбаатар хотноо төлөөлж тийм ээ Турк улсын засгийн газрыг төлөөлж ажиллаж исэн ийм хүн юм байгаа. Тэгээд би Буфарус багштайгаа хамт очоод бид хоёр бүх анхныхаа байдлуудыг танилцуулаад анхны маань суур тэгж ихсэн ТИКА бид хоёрын консерватори хоёрын маань холбоо. За үүний араас ТИКА бол за нэг 3 өрөө юм уу 6 өрөө хоёр талд нь ингээд засаж янзлая да гэж хийж яхад нь яг тэр үед нь бас азтай гэх юм уу манай консерватори бид нар хиймэрлэг бас жахаалаг байна л да. Манай консерваторийн байранд бидний зочноор ТИКА-гийн Туркийн хамгийн том удирдлагууд нь ирж манай сургуульд айлчилсан юм байна. Тэг сонь түүх болсон. Тэгээд манай сургууль дээр ингээд яг айлчлах үед нь 5-6 хүмүүс ирсэн. Тэгээ хамгийн том санхүүгээ хариуцсан дарга нар нь ирж яхад нь Түрхүү багш бид хоёр ингээд өрөөгөр нь орсон чинь манай нэг юм Туркийн ямар хэлээ Түрхүү багш нэг яруу найраг уншсан. Номон дээр нь байжсэн ширээн дээр. Тэгээд бид нар тэр хүмүүстэй ингээд яриад яг Туркийн Ататүрк гэж тэр алдартай энэ өнөөгийн Турк улсыг байгуулсан тэр мундаг ерөнхийлөгчийн амьдралын түүхтэй холбоотой тийм яруу найраг байсан санагдчих. Одоо бол Түркөш өөрөөнийх ширээн дээр байж илээ. Тэгээд энэ номноос үүдээд бид нар бас нэлээд их сайхан юм яриа явсан. Тэгээд бид нар дахиад хүсэлтэд өгсөн. Одоо Али дарга маань бол ингээд энийг хэсэгчлэн ингээд засъя гэж хэлсэн. Тэгээд хэрвээ боломж байх юм бол Монгол Туркийн урлагийн харьцааг сайжруулахын тулд бид нар энэ тал дээр ингэж та бүхэнд хүсэлтэд хэлсэн юм аа. Манайх ингээд 1400 гаруй оюутантай 300 гаруй багш нартай хойд хил рүүгээ Новосибирск хүртэл байхгүй. Урд хил рүүгээ Бээжин хүртэл манай шиг ийм сургууль байхгүй. Бүс нутагтаа манайх цорын ганц ийм том сургууль юм аа гэж тайлбарласан. Тэгээд ингээд тэд нар хуралдаад бид нар чинь өнгөрсөн оны 5 сарын сүүлээр байхаа яг эцсийнхээ хариу ингэж авсан юм. Тэгээд манай энэ уран бүтээлийн лабораторид Турк улсын засгийн газраас Монгол мөнгөөр бол 450 орчим сая төгрөгийг зарцуулсан. За энэ бол ингээд нэгдүгээр бид нар энэ захиргааныхаа хамт олонныхоо бичсэн төслүүд тэгээ мөн манай албаны дарга нарынхаа хамтын ингээд хүчээр бидний энэ сайхан төсөл маань эхлээд биелээ болсон юм шүү хүүхдүүдээ.
За түүний араас би танаас дахиад нэг зүйлийг хэлчихье. Тэр бол одоо Монгол Улсын консерваторийн одоо төр хувийн хвшлийн одоо түншлэлийн хуулийн дагуу хэрэгжүүлж байгаа. Та нар сайн нэрийг сонсож байгаарай. Piano Premium гэдэг ийм төсөл байгаа шүү. Өнөөдөр та бүхний маань оюутнууд, мэргэжлийн боловсролын оюутнууд, залуу уран бүтээлч багш нар хичээл хийхийн өрөө болгонд ч юм бол төгөлдөр хуурууд байж байгаа. Өнөөдөр та бүхэн мэдж байгаа Монгол оронд одоо төгөлдөр хуурыг дистрибьютор хийдэг зөвхөн хэдэн компаниуд байдаг. Бид нэр өөрсдөө их орондоо төгөлдөр хуур үйлдвэрлэдэг. Тийм учраас одоо 5 компанид саналаа өгсөн. Манай уран бүтээл хамтын ажиллагааны албанаас тэгээ өнөөдөр бол яг бидэнтэй анхныхан компани болох Хан Аялал компани гарын үсгээ зураад Piano Premium гэдэг энэ төсөл маань хэрэгжиж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл өрөө болгонд Монгол Улсын консерваторийн өмч биш шүү хүмүүстээ. Тухайн компани өмч тэр одоо төгөлдөр хуур зөвхөн та бүхний маш чанартай, маш хөвгтэй хөгжмөөр хичээл хийх, мөн одоо давталгаа хийх энэ сайхан боломжоор хангаж байгаа шүү. Тэгэхээр өнөөдөр бидний хувьд бас ийм хоёр ийм давхар баярын өдөр болж байгаа. Тэгээд багш та нараас ганц л юм хүсмээр байна. Монголын радиод хүртэл яг ийм одоо акустикийн хавтантай ийм одоо тоноглогдсон өрөөнүүд байхгүй гэж хүмүүс хэлж байгаа шүү. Тийм учраас та нар хамгийн түрүүнд энэ хэдэн лабораторийн өрөөнүүдийг маш сайн сэтгэлээсээ хайрлаж өрөө болгон хамгийн сүүлийн үеийн камераар тоноглогдсон байгаа. Тийм учраас энэ болгондоо хариуцлагатай хандаж эвдрэл гэмтэл гарах юм бол одоо яг ямар арга хэмжээ авах ёстойгоо өрөө болгонд хатсан байгаа лабораторийн журмаа бүгдээрээ уншиж ингэж хүүхдүүдтэй ажиллаарай гэдгийг хүүхдүүдээс хүсэж байна. Уран бүтээлч багш нартаа та бүхэнд өндөр амжилт хүсье. Баярлалаа. Ингээд бид бүгдийн өмнө манай үндэсний найрал хөгжим маань бүрэн бүрэлдэхүүнээрээ суусан байна. Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн Чингис хаан болон Монгол Улсын хөтөлбөрийн баатар төрийн шагналд урлагийн гавьяалын шарвын хөгжим сэрсэн тал үндэсний их найрал хөгжим удирдаарч Монгол Улсын ардын жүжигчин профессор Чулууны Жимбатагш.
найр өгсөн. Удирдлагч Монгол Улсын ардын жүжигчин Олберт Чимба. Зайлшгүй та бүхний өргөн Монгол Улсын консерваторийн уран сайхны удирдагч Монгол Улсын урлагийн гавьяас хэлтэн профессор Бүрхүү Өшийг урьж байна. За нэг ихэнхэн багш нар хүмүүс сурагч оюутнууд ажилчид та бүхэндээ баяр хөөргийн мэндийг хүргье. Сургууль маань удахгүй 2 жилийн дараа 90 нас хүрч байна. Энэ сургуулийг анх үүсгэн байгуулсан Монгол Улсын төр засаг төр засгийн зүтгэлүүд ирээдүйд яг л ийм их сургуультай болондоо гэсэн хүсэл мөрөөдлөөр байгуулсан бидний зөв. Энд манай ахлах багш нар байгаа. Ахлах багш нарын маань хүсэл мөрөөдөл бол олон жил бид консерватортой болох юмсан болж игэл хөгжмийн их сургуультай болох юмсан гэж мөрөөдөж байсан. Энэ мөрөөдлийг өнөөдөр бид нэр биелүүлж байгаамаа. Консерватор болсноос хойш сургууль маань дотроо байгаа бид нэр анзаарахгүй болохоос гаднаас авч байгаа хүмүүс төө сөө алга бэлгээр хөгжиж байгаа. Тэрний нэг сайхан тохиолдол энэ жил мэргэжлийн их сургуультай болсонтой холбогдуулаад бид энэ олон улсын стандартад нийцсэн уран бүтээлийн лабораторитой болж байгаа. Нэг талдаа манайхан давтлагын өрөө гэж хэлсэн. Нөгөө талдаа подвол гэж яриад байгаа. Одоо тийм байна. Одоо бол та бүхэн зарим нь орж үзээгүй байгаа. Орж үзэхэд сургуулийн захиргаалч багш нартаа сурагч оюутнуудаа том сюрприз байж байгаа. Хуучны хэдэн хөвгөө хөгжим байдаг болсон бол та нар ороод гайхна. Нэг өрөөгөөс авсан. Энэ лабораторийн хэмжээнд энэ өрөөнүүд бэлтгэгдсэн. Хоёрдугаар түрүүн шарваа авч хэллээ. Бид бол нэг 10 тэрбум төгрөгийн хөгжим авч яж консерватор өнөөдөр хэвийн үйл ажиллагаа явуулах гэдэг. Гэтэл улс орны маань эдийн засаг өнөөдөртөө жоо тааруухан байна. Тэрийг хүлээгээ суугаад байвал бид хичнээн зүйлийг тийм ээ. Тийм учраас Монгол улсын хуулиудч сайхан боломж бий болсон. Төр хувийн хөвчлийг түншлэлийн тухай хуулийн дагуу нэг хэсэг хүмүүс энэ хөгжим оруулж ирээд хөгжмийн бизнес хийж байгаа. Тэдний эсклавд маш олон хөгжим байна. Гэтэл хамгийн том уурхад нь хөгжим байхгүй. Тэгэхээр бид бол 5 одоо компанид хүсэлт тавиад өнөөдөр эхнийх нь компани гарын үсэг зураад та бүхэн доошоо ороход ямар сайхан хөгжмөлтэй болсон байгаа вэ? Тэгэхээр бид нэр яг одоо оюутны ачааллыг харж байгаа ингээд хойроо гарсан байна. Бүх тэнхэм доор өрөөтэй. Тэнхмүүд давталтынхаа хүүхдүүдийнхээ уран бүтээл хийх тойрог бүтээл болцоогийн цаг нөхцөлийг хангаж өгнө. Та бүхэн бол нэг сар орчим ингээд уншаад байсан гайхагдсан байна. Маш өндөр зэрэглэлийн камерууд тавигдсан байна. Та нарын тэнд уран бүтээлээ тойрож явахад хэн нэгэн саад болж болох уу? Гур хариуцлага ажилтнаа болсон. Камерын системээр хянаж байгаа. Тэнийг давтах гэдэг хэн нэгэн орж ирээд өмүүлж явах хэрэгтэй хүнийг холбоолно. Хуучин хэлээр хан ман цөмрөөд өсөлтдөг байсан бол тэр чинь ямар одоо зодон зохион хийх зориулсан өөр биш. Бэлтгэл сургууль хийхэд зориулсан өөр учраас нэг талдаа имзэг юм шиг байж магадгүй. Нөгөө талдаа бол та нар илүү дуртууд суурайгүй сайхан хөвгтөө хөгжмөөр өөрийнхөө сурсан мэдснээ багжуулах ийм том боломж нээлтж байгаамаа. Энд бол энэ захиргааны ажилчид дээр манай багш нар маш их зүтгэл гаргасан шүү хүүхдүүдээ. Үнэхээр одоо багш нар та нар ороод харахад үнэхээр одоо энэ сургуулийн түүхэнд нэг юм шинэ эргэлтийн нэг шинэ өдөр өнөөдөр хийж байгаа гэдгийг харуулж байна. За хангалтгүй хөг гэж доктор урын бизнес хийдэг
энэ компани 30 ширхэг хөгжим оруулж ирсэн байна. Тэр манай багш нарын одоо ихтгэх санаачлаар манай сонгогдсон хөгжмийн багш нар, манай төгсдөр уурын багш нар, гүйлээ авсан тэр бас Францын элчин сайдын яам санал тавьж байгаа 3 ширхэг төгсдөр оруулж бас авчирсан байна. Одоо бид сурах гэсэн чинь, давтах гэсэн чинь орчин байдгүй. Хийх гэсэн чинь, бүтээх гэсэн чинь хөгжим байдгүй гэх асуудал байх болчихно. Хайрлаараа өөрийнхөө юм хүнийг хайрладаг та тийм ээ. Хайрлаараа нэгнийгээ хөгжиж дэвжиж явах нь битгий сааруулаа. Хоёр гуруулаа нийлээд хоолыг үндэхээ сууж өгөх газар биш шүү. Яг нарийн хуваар гарна. Хуваарийн дагуу бүгд өөрийгөө боловсруулж бид нар яагаад лаборатори гэж нэрлэж байгаа юм гэхээр та биднес чинь энэ бүтээл тооруулж байгаа чинь лаборатори туршилт хийж байгаа шүү. Тэгээд туршилт хийгээд тэр хөгжмөөс туршилт хийж байна, хөгжмийг туршиж байна. Энийг даваад гарахаараа уран бүтээлч болж байна. Тийм учраас манай хүүхдүүдийн ур чадвар бүр эрс сайжрна гэж сургуулийн захиргаа уран сайхны зөвлөж үзэж байна. Ингээд таамаглаа сурах, хийх, бүтээхийг хамгийн дээдийн өрөө, аз жаргал хамгийн сайн сайхны өрөө дандаа инээж, дандаа уушаа зүтгэж байгаараа гэж та бүхэн юу. За бүгдээрээ бидний баяр хэлээр Монгол Улсын консерваторийн хийлийн чуулга маань хөрөлцөн гэсэн байгаа. Тэгээд Монгол Улсын ардын жүжигчин төрийн шагналт чулууны хөгжим уулын барих Монгол Улсын консерваторийн хийлийн чуулга төгсдөр хуурч баш наран гарав удирдсан баш отхон Монгол Улсын консерваторийн хийлийн чуулга. Одоо та бүхэн Монгол Улсын консерваторийн сургалт бодлого зохицуулалтын газрын дарга хөл баруун багшийг урьж байна. Сайн байцгаана уу та бүхэнд яг энэ баярын өдөр гэж хэлж болохоор энэ сайхан хүмүүстүүд энэ баярын мэндийг хүргэе. Бүх хөгжимчтэй маш их баярлалаа. Энэ манай доотлын лабораторийн өрөө маань нэгдэж байгаадаа өөрөө нэг хэсэг болсоноор би маш их баяртай байгаа.
түүхийн явцдаа нэг хэсэг нь орж түүхийг бүтээж байгаадаа мөн энэ түүхийг бүтээхэд маш их дэмжлэг үзүүлсэн Туркийн ТИКА-гийн байгууллага мөн засгийн газар нь манай ТИКА-гийн байгууллага маань бас нэг онцлог нь Турктэй соёлын яамдаа харьяалагддаг байгууллага байгаа. Тэгэхээр манай сургуультай хамтарч ажиллах бидний хувьд маш их том боломж тийм ээ хоёр улсын урлагийг соёлын хөгжүүлэлт том хувь нэмэр болох боломж нэгдсэн бол тэд нар бас дуртай бид нарыг хүлээж авч хамтарч ажиллах бол маш их баяртай байгаа. За үүн дээр бас нэг тохиолдол хэлэхэд манай доотлын өрөөнүүд дээр маань одоо уран бүтээл сурахад хөгжмийн зэвсэг бол хөгжимчүүд нэг чухал ажил байсан. Мэргэжлийн төлөвлөр бүрийн 1-р төвхмийн эцэг эхчүүдийн цуглуулж бид нар ийм үргэлжлээ болчихж байгаа юм аа. Хөгжмийн зэвсэг маань байхгүй байхад тэнд суралцсан 8-р ангийн Амина гэдэг сурагчийн маань манай орхон багш Шавид эйжент хэлтэй үлгэн бас миний хамаатан байгаа. Сангийн яамд өөрөө хамтран ажиллаж усуудаараа санал болгосон. Бид нар ингээ хөгжмийн зэвсэг хэрэгтэй надад Монгол Улсын тийм бүх урлагийн байгууллагын хамтдаг боловсон хөгжмийн бэлтгэл болон хөгжмийн зэвсэг байна хамтарч ажиллах байгууллагуудаас санал өгч ингүүн нүүдэлгээд хувийн хугацааг компани 20 сая төгрөгийн бид нар хөрөнгө оруулалт хийж бид нар 3 хөгжмийн зэвсэг худалдаж авч бид нар одоо мэргэжлийн төлөвлөрийн хүрээнд 1-р төвхмийн маань өрөөнүүдээр нэг хөгжмийн зэвсэгтэй хангаж өгсөн байгаа. Тэгэхээр энэ завшин энэ бүх байгууллагуудад маш их баярлалаа. Тэгээ уран бүтээл маань их баг манай Монголын урлаг маань том тайзан дээр ишлэх болтугай гэж хэлээ маш их баярлалаа. За баярлалаа. Тэгээд яг одоо энэ цаг мөчид манай уран бүтээлийн лабораторийн маань туу цайжлах ёслолын үйл ажиллагаа эхлэх бэлэн болоод байна. За ингээд туу цайжлах эрхэм мөндөд хөшөөрөөгөө өрж байна. Монгол Улсын консерваторийн захирал доктор профессор Шарав Царин, Монгол Улсын консерваторийн уран сайхны удирдагч, Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн профессор Пүрвхүү, мэргэжлийн төлөвлөр хорийн техникийн зөвлөх багш, Монгол Улсын гавьяат багш профессор Шатравлын тунгалаг, Улирал зөвхөн хөгжмийн техникийн зөвлөх багш, Монгол Улсын гавьяат багш профессор Шилжинбаатар, Улирал зөвхөн хөгжмийн техникийн зөвлөх багш доктор профессор Аримбат багш нарыгаа хүндэтгэлийн тооцоо өрж байна. За тэгээд хүмүүс бас таахна бас доошо авах цогцолгоо болцгоно.